За ингээд одоо би та бүхний өмнө хөтлийн цэм жоохон хувьцат компаниг үүсгэх захирал Шовдор таныг тайзнаа эндэрнэ одоо урьж байна. Цэм жоохон компани хуурай аргын цементийн үйлдвэрийн тухай танилцуулга, мөн барилгын материалын үйлдвэрлэлийн тухай танилцуулгыг одоо жуулганд оролцогчдод хийх юм байнамаа. Тэгэхээр хөтлийн цемент шохон үйлдвэрийг бол манай сэлэнгчүүд, монголчууд мэднэ. Анх 1983-аас 85 оны хооронд тухайн засгийн газрын дэмжлэг тусламжаар хөтлийн цемент шохон зохицлбор гэдэг энэ үйлдвэрийг анх барьж байгуулж ирсэн. Тэгээ энэ үйлдвэр тухайн үед ашиглалтанд ороод тэнд мэргэжтэй болсон хүчингүүдээр сургаад 30 гаруй жил нойтон аргын технологиор цементийн үйлдвэрлэлээ явуулж Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрийнхөө хувь нэмрийг оруулж ингэж ажилласан түүхтэй юм. Асар их бүтээн байгуулалтыг хийсэн. Монгол улсын одоо Улаанбаатар хот, Эрдэнэ тархан энэ бүх бүтээн байгуулалтанд бол одоо хувь нэмрээ оруулсан юм аа. Барилгын салбар сэргэжилсэн. Энэ үед бол одоо Монгол улсын засгийн газраас улсын хурлаас нэг шийдвэр гарсан байдаг 2008 онд. Хөтлийн цемент шохон компаниг хөрөнгө оруулалт хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ийм тогтоол гарсан байдгийг. Ингээд 2008 оноос хойш бол хөтлийн цемент шохон үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ажил хийгдэж, за дотоодын хөрөнгө оруулагч Basement гэдэг компани хөрөнгө оруулалт хийснээр 2013 онд жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хуурай аргын технологитой ийм цемент үйлдвэр ашиглалтанд орсон. За энэ үйлдвэр ашиглалтанд орно гэдэг бидэнд ямар их боломж гарч ирж байна гэхээр зэрэг асар том боломж гарч ирж байгаа. Бид Монгол улсаа хөгжүүлнэ, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. За мэдээж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа 5-10 сая төгрөг засгийн газар руу шийдвэрж өгч байгаа. Гэхдээ энэ жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих хөрс суур бол бас хараахан байхгүй. Тэгэхээр Сэлэнг аймаг маань бол одоо стратегийн хувьд мэдээж Монгол улсыг газар тариалан хангаж байна. Дээр нь уул уурхай байна. Дээр нь бол одоо барилгын материалын болон төмөрлөгийн одоо үйлдвэрийн суур хөрс тавигдж ирсэн. Тэгэхээр бүх бүтээн байгуулалтын гол суур юм нь бол арматур, цемент байдаг. Одоо бид цементийн үйлдвэрийн энэ арматур төмөр хайрладаг улсуудын санаж байгаа бол хэдэн барилга барих асуудал биш. Бид одоо өөрсдийн дотоодын үйлдвэрлэгчдийн хэрэгцээний цементийг үйлдвэрлэх боломжтой боллоо. Бид импортоос хараат биш болсон. Өөрөөр хэлбэл Монголд нэг сая 800 мянган тонн цемент шаардлагатай байхад бид ердөө 300-ыг нь үйлдвэрлэдэг байсан. Тэгвэл өнөөдөр бид нар сая тонныг үйлдвэрлэхийг зорж байна. Дээр нь манай төсөл бол 2 сая тонноор бусад тоног төхөөрөмжөө сонгож авсан байж байгаа. Хэрвээ зах зээл нээгдэх юм бол бид 2 сая тонн цемент үйлдвэрлэх 2 дугаар шугамыг барихад ердөө жил хагасын хугацаа байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ үйлдвэрийнхаа ирээдүйг бид нар яаж харж байгаа вэ гэхээр зэрэг ойрын стратеги нь юу ах вэ гэхээр зэрэг бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол улсын бүтээн байгуулалтанд дөрвөлтөө хувь нэмэр оруулах энэ чиглэлийг барьж байгаа. Зөвхөн цемент үйлдвэрлэлд бид нар зогсохгүй. Монгол улсаас энэ бүтээн байгуулалт зарлж байгаа цементээр хийдэг бүхэл юмд оролцсон гэдэг сандыг тавьж байгаа. Тэгэхээр Сэлэнг аймаг маань бол одоо Монгол улстай тэргүүлэх ийм аймаг, улам одоо тэргүүлэх, боловсруулах үйлдвэрүүд хөгжүүлсэн ийм сайхан боломжтой аймаг болж байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчд маань Монголын зөвхөн Сэлэнгийн гэж яриад явах бол Монголын хэрэглэгчд, энэ үйлдвэрлэгчд маань манай бүтээгдэхүүнийг авч эцсийн бүтээгдэхүүн хийх маш том боломж гарч ирж байгаа маа. Яагаад гэвэл барилга болон энэ бүтээн байгуулалтанд цементээр хийж болох бүхэл эд ангийг бол жижиг дунд үйлдвэрлэлээр хийдэг. Ерөөсөө нэг том гигант үйлдвэр, нэг хоёр том гигант үйлдвэрүүдэд дагаад тэдний одоо
бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жижиг дунд үйлдвэрийг л жижиг дунд үйлдвэр гэж нэрлэхээс биш зүгээр нэг 2 хэдэн төгрөг аваад ажиллах бизнес хийгээд тэндээ өрсөлдөд ингээ бие биенээ дараад явдаг бол жижиг дунд үйлдвэр хөгжихгүй байнамаа. Тэгэхээр зэрэг энэ их боломж юмыг одоо сэдвэгчүүд маань хамгийн түрүүн одоо хүртэх ёстой. Бид дотоод үйлдвэрлэж байгаа бүхий л одоо үйлдвэрүүдэд дэмжиж хамтарч ажиллая гэдэг урайтай байж байгаа. Дээр нь бид илүү гарсан цемент экспортод байна. Тэгэхээр Сэлэнг аймаг бол одоо яг 90 шиг хөгжих боломж гарч ирж байгаа гэж бид харж байгаа. Яагаад гэвэл бид за мэдээж барилгын салбар маань 6 сарын хугацаанд явагддаг. Бид хүчин чадалтай хурж ажиллахад бүтэн жилийн хугацаа шаарддаг. Өвөл ажиллах боломжгүй учраас бид өвөл ажиллах тэр үед хагас бэлэн бүтээгдэхүүн буюу клинкер гэдэг бүтээгдэхүүнийг Сэлэнг аймагт авчирч одоо боловсруулалт цемент болгох энэ үйлдвэрийг бас барих энэ төсөл бас дахиад хэрэгжих юм аа. Тэр өөрөөр хэлбэл Сэлэнг аймагт маань одоо нэг цементийн жижиг үйлдвэр бас баригдах нэ. Эндээс бид юу гарч ийм гэхээр хойд одоо бүрээд улсыг одоо цементээр хангах. Үндсэндээ бол энэ 20 жилд бол ирээн байсан цемент клинкер фермтэй 2 үйлдвэр Монгол улсын хэрэгцээг хангасан байна. Тэгэхээр бид бол бас энэ хойд улс руу экспорт гаргах илүүгээ дээр нь бас ажлын байрны нөлөөлөх энэ тал дээр бас Сэлэнгтэй бас нэлээд тодорхой хэмжээний юм хийж ажиллая гэж. Ингэж одоо бид зорж ажиллаж байна. Тэгэхээр цемент гэдэг бүтээгдэхүүн бол стратегийн бүтээгдэхүүн. 60-аас 100 жилийн одоо баталгаатай ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Орон байрнаас авахгүй болоод тэгээд одоо бүтээн байгуулалт нь тийм учраас баталгаатай чанартай ийм одоо бүтээгдэхүүнээр бид нэр хангаж ажиллана. За энэ мэдээж хятад орн бол цемент үйлдвэрлэлээр бол дэлхийд 1 номер. Тэрбум тонн цемент үйлдвэрлэдэг газар. За Орос нэг 100-аас сая тонн цемент хэрэглэдэг, үйлдвэрлэдэг ийм 2 том өрн байж байгаа. Бид мэдээж эднэртэй өрсөлдөн гэж бол байхгүй. Тийм учраас аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас бидэнд ямар боломж гарч ирж байгаа нэхэр цементийн импортын татварыг 20% нэмж өгсөн. Ингэснээр бол одоо дотоодын аж ахуй нэгжээ дэмжлэг нь бол гарч ирлээ. Бид бол удахгүй бидний араас бас 1-2 үйлдвэр ашиглалтанд орно. Тэгэхээр ер нь Монголын хөгжилд одоо хамгийн том хувь нэмэр оруулах аж үйлдвэрт оруулах, бүтээн байгуулалтанд оруулах 2 үйлдвэр маань Сэлэнг энэ нутаг дээр одоо байна. Удахгүй ган айлуулах үйлдвэр баригдах гэж байна. Дээр нь цементийн үйлдвэр байна. Тэгэхээр манай Сэлэнг бол жижиг дунд үйлдвэрийг хамгийн ихээр хөгжүүлэх бүрэн боломжтой дэд бүтэц сайтай ийм үйлдвэр юм аа. Тэгээ одоо үйлдвэрлэгч бас одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг эрхтээд явж байгаа бизнесмэнүүдтэй хамтарч Монгол улсынхаа бүтээн байгуулалтанд одоо бас хувь нэмэр оруулж ингэж ажиллана гэж манай хамт олон зориод ажиллаж байна. За ер нь бол хөгжлийн гарц юу вэ гэхээр зэрэг бидэнд өнөөдөр засгийн газар болон холбогдсон улсуудаас хүсэж байгаа зах зээлийн нээгээд өгөөч л гэж хүсэж байна. Бид одоо хэмжээний хувьд сая тонн хүрэх энэ боломж бүрдчихлээ. Сая 2 жил манай үйлдвэр ажиллахдаа сая гаруй тонн цемент үйлдвэрлэсэн. Тэгэхээр энэ дээр ямар хөгжлийн гарц гарч ирэх вэ гэхээр мэдээж Монголд бол одоо хүссэн хүсээгүй мега төслүүд хэрэгжиж эхэлнэ. Тэр мега төслүүд хэрэгжиж ирэхэд хамгийн гол хэрэгтэй 2 материал нь бол ган айлуулах болон цементийн үйлдвэр байж байгаа. Энийг бид нар ухтаж барьлаа. Тэгэхээр энэ маань ерөөсөө хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Засгийн газрын бодлого буюу монголчуудын өөрсдийн хөрөнгөөр хийгдэж гарч ирж байгаа ийм одоо үйлдвэр байгаагаар онцлог юм. Ер нь зүгээр гадаадын хөрөнгө оруулалт гэдэг юм бид нар шүтэж нэг хэсэг явлаа. Мэдээж дэлхийн зах зээл дээр ашигт малтмлын үнэтэй байхад гадаадын хөрөнгө оруулалт Монголд бол хүссэн үсээгүй орж ирсэн. За дэлхийн зах зээл дээр нөгөө юм нь үнэгүй болоод ирэхээр зэрэг тэгтээ тэргүй хөөсөн хөөгөөгүй гараа явцгаасан. Ийм одоо савлгаатай эдийн засаг манад үйлчилж ирсэн. Одоо бол энэ аж үйлдвэр маань бол тэрийг дагж савлах тийм одоо
үйлдвэрүүд биш юм аа. Тийм учраас манай бизнес эрхлэгчид жижиг дунд үйлдвэр энэ баялагийг бүтээж байгаа хүмүүс маань за манай салбарын болон одоо энэ юунд одоо зоригтой орж хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ улам өргөтгөж ингэж ажиллаарэ гэж хүсмээр байна. За энэ үйлдвэрүүд ажилтнанд орсон Монгол улсын эдийн засгт ямар ач холбогдолтой гэхээр уурхайнууд ажиллаж байна. Эрчим хүч ажиллаж байна. Төмөр зам ажилтай болж байна. Ингээд цааш нэмүү үрдэг бий болоод Монгол улс хөгжил улам одоо дүлхстэй болж байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэр хөгжүүлж байгаа хүмүүс маань энэ том үйлдвэрүүдэд дагаад тэдний бүтээгдэхүүнийг аваад цааш нь одоо үйлдвэрлэлээ өргөжүүлэх бүрэн боломж гарч ирж байгаагаар энэ төслүүдийн маань ач холбогдол илэрж байгаа маа гэж ингэж хэлмээр байна. Монгол улс төр аж үйлдвэрийн бодлого гэдэг юм одоо шинэ шатанд гарч ирж байна. Бодлого байгаагүй гэж би хэлэхгүй. Тэгвэл буруу бодлогоор явж ирсэн. Энэний гол илрэл юу вэ гэхээр манайхыг барилга хот байгуулалтын яам гэж одоо олон жил бид нарыг толгойж явсан. Тэд нэг дутагдал байдаг. Би хэлдэг байсан. Барилгыг дээрээс нь барихаар яхаас биш ямар материалаар барихаа ерөөсөө сонгодгүй их зовлонтой. Тэр барилгын материалын үйлдвэрлэл гэж ерөөсөө ярьдаггүй. Ирээнээс бүх юм авчираад барилга босгоно гэж ярьдаг. Ийм байсан бол өнөөдөр аж үйлдвэрийн яамд ингээ хариалагдаад орж ирнэ гэдэг бол татврын нэмж өгч байна. Биднийг бас одоо эрсдлээс хамгаалж байна. Дээр нь одоо бидний бизнесийг дэмжиж байна. Ингээд бодлого гэдэг бол асар их одоо бизнес нөлөөтэй ийм байд юм аа гэдэг бас харуулж байгаа их баяртай байна.